Интерполийн хөх болон зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдаж байсан бийг бүгд найрамдах Солонгос улсаас албадан гаргуулах ажиллагааг энэ оны 5 дугаар сарын 4-ний өдөр гүйцэтгэж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож садар самун сурталчилсан. Садар самун үйлдэлд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдсон шалгагдаж байсан юм а. Монгол улсад шилжүүлэн авчрах ажиллагааг цагдаагийн ерхий газрын Интерполийн үндэсний төв товчоо, улсын ерхий прокурорын газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад хэргийн яам болон Солонгос улсын Интерполтай хамтран зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа тул цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан эрен сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулъя.